Тэгэхээр хязгааргүй чадамжаа таних тулд энерги би 99,99% энерги мэдээлэл юм а гэдгээл таних байхгүй юу? Тэр бол нэг мэдрэмж, нэг мэлмэл байгаа. Танина гэдэг нь тэр энергийн дээд бие нээн гэсэн үг. Тэгээд бүрэн бүтэн болно. Хүлнэс. Бүрэн бүтэн байдал. Хүлнэс. Зөвхөн бид нар материаллык ертөнц юм аа. Би бол ингээд биенээс цааш хинч биш. Энэ би өвөхөд би өвхнэ. Хинч биш мөн үү? Нүдэнд харагдаж байгаа юм бол бодит ертөнц юм аа. Гэт итгэж яваа үедээ бид нар 0,1% дээр амьдарч байдаг. Бүр бяцхан хөлбраар амьдарч байгаа. Тийм ч учраас ингээд хүшээд шунаад авчтаад байж ядаад ингээд нь штэ. Тэ? Нэг л юм дутуу байгаад байгаа байхгүй. Үнэхээр энэ энерги чадамжаа нээгэх бол үнэхээр ядуу амьдрах юм байна. Тийм ч учраас бид нар материалын ертөнцийн дээр баян амьдрах гэж зүтгээд байгаа юм байна. Тэ? Ядуу амьдрах гэдэг байгаа байхгүй. Энэ байхгүй бол энийг нээчгэр чинь бүрэн бүтэн байдал авчиж байгаа юм. 99% энерги мэдээлэл гэдгийг нээчиж байгаа. Бид нар бол мөнхөд орших энерги. Зүгээр бас мэдээлэл, ухамсар. Тэгэхээр бидний зорилго бол Монгол хүн хязгааргүй чадамжаа нээхэд түүчилэх. Олж авахд хязгааргүй чадамжаа бүр вэштдээ эргэн санахад гэж болно. Эргэн санах. Энэ заяамал зүйл байгаа байхгүй юу? Хүн болгоно боломжтой заяамал зүйл байгаа байхгүй юу? Зүгээр бид нар төрсөн цагаас энэ тухай огт мэдээлэл аваагүй. Тэгэл ингээл физик бай ингээл болоо. Тэгэл энэ физик юмд чинь амжилттай байхын тулд тэр одоо эд материалыг л цуглуулах хэрэгтэй гэж ботцсон байгаа байхгүй тий? Гэтэл энэ 99% чадамжаа нээх эн чинь ингээд бүрэн бүтэн болно. Сэтгэлийн бүрэнгээд хэдэн мянган хүлээснээс одоо ингээ юм хүсгэлэр чи эндээс ингээд яадаг юм. Энийг л авчихсан, энийг л ингэчгээс энийг болгочих юмсан. Одоо ингээсээ тэгээсээ гэл ингээл. Тэр нэг лайлонгийн энэ юмнаас салчиж байгаа байхгүй. Зорилго дотроос төрж гарч ирлээ. Биелэх нь тодорхой юм байна. Зүгээр яах нь харъя.